За ингээ ээжтэй төрсөн өдрийн төргий. Хүүн ингээ таныхаа төрсөн өдөр зориулаад ингээ би цагаан амжилтыг хийлээ. Тав ингээ одоо зээрээ. С днем рождения тебя, с днем рождения тебя, с днем рождения поздравляем, с днем рождения тебя. Авчих юм уу? За авчлаа. За. Оо. Миний хүүхэн чинь хөөрхөн бор юм байсан. Юу гэж одоо ч унгамхан хаяхгүй юм л да. Тэмбэрч одоо юу л сургуульд байхад нь одоо би гачгаар селекшн байлуу даа. Багш мужаан ойлоо. Тэгэл жаахан сахилахгүй л өгч байсан да. Уугнаатай энэ хоёр жахтаа хоёрын хөөхтгэл уугнаа энэ хоёр жаахан сахилахгүй байна тийм. Хөөрхөн борохол байсан. Ерөөсөө манай ээж их үү? Тий, яг л манай ээж шиг л ерөөсөө тийм. Тийгүү ерөөсөө. За, Дэмбэрэл дүүтэйгээ 2002 онд манай Хөвсгөл аймгаас Сэлэнг аймгийн Алтан булаг сумын жилд нүүж ирээд 2003 оны хавар мөнх хоёр төвшин Дэмбэрэл хоёрыг хоёулангийн дагуулж ирж бид анх уулзч байлаа. Тэгэхэд одоо нэг тас инээсэн богинохон өвгтэй залуухаа жоохон охин л дагуулж ирж байсан. Одоо тэгэл 50 хүрч хэрч одоо бид нар бас их л урт удаа насалж байгаагийн шинж байх та. Тэгээд зурган дээр нь харахаар 50 хүрсэн шинжгүй хорч хүрээгүй юм шиг л. Тэг баг байхдаа нэг дуурдгүй дуу муутай. Тэг хөөрхөн үлдээсэн борохол байдаг байсан да. Одоо том болоод харгалаад одоо ч ингээл толгой шидэл ингээл энийгэл яриад байт. Дэмбэгч бол яг орж ирэх ганган чавин тэгэл ерөөсө хүнтэй илэн далангүй харьцдаг. Их чигээ одоо мэдхгүй байж байгаа л гинт сургуульд орчоод мэдсэн ийм ихчтэй юм байна гэдгээ ааштай юм ярахаар уурлаа. Гэтэл цаана их цагаахан Амир аашт яргачаад хамраа зангидчихэд. Тэ гайгүй. Галзуу. Ер нь шудрагл хүнэлтэй. алтыглах их зодол гэн цай харцаа гэхээр санамдаа ихч бол харцаа нэг ундааны суутай харцаа шиддэг л байсан. Тэр өөрөө одоо санах байлгүй гэр тойролгүй байсан. Тэгээ энэ баруун бөөрөн дээр манайх байдаг байхад нөх ухуулаад ундаа ер нь амьдралын бүхэл юмыг заад сургаж байсан. Ээж юм авч яваад бас нэг хэсэг бас ямар болох бас мэдж байгаа ихч. Манай Дэмбэч ерөөсөө маш цэмцгэрээ тэр чинь. Айхтар цэмцгэр ерөөсөө ихтэй чинь их гоё амьдралтай ер нь. Яг яах их гээд байгаагаа хилчдэг. Тэ Манай Дэмбэрэл чинь тэгээд дахтуугээ харж ханддаг, ирд сурдаг, бүгднтэй танилцаж бибинийг нь холбохыг боддог юм шиг би ер нь сандаг штэ. Зээ хөө. Аваа хөхтэйгээ ирчээд өнөөдөр сайхан л бай. Энийг царай муутай хөхттэй ирчээд. Ээ. Шиш нөдөрөө таван бол надад дасан л да. Эний царай илгэн яана. Таны ач. Жаганаа л юм байна. Дөө нүд юу л ялгуул том. Тэгэл яг л юм. Ачийг харлаа. Ахаач одоо бас ахаад 2-3 ач гараад тэгээ жинкнээс имээ болох уу? Имээ болох болоогүй л байна лээ өгөн. Манай ээж болохоор чи нагцаа дагуул налайнаа гэж өөрөө хөрх юм. Дэмбэг ярина. Тэгээд ер нь магтсан шүү дээ. Манай Дэмбэ чинь тэгдэг ингэдэг гэл. Ээж бол Дэмбэд их сайн л да. Ерөөсөө Дэмбэ ч өөрөө их сайн. Игч бит хоёр адилхан байна уу? Игч бит хоёр адилхан байна уу? Тэгээд нэрээ л адилхан нөгөө хоёр. Сая Чехинд яваад ирэхэд чинь товтлоо ээжтэй цаг байж байгаа л явсан шүү дээ. Одоо Дэмбэрэл чи яг л би над шиг л юм байгаа л гэдгийг их цайлган, манай ээж чи их цайлган, хүн тосрох уу тийм байсан. Дэмбэг яг л өөр шиг л ярьдаг байсан. Одоо миний ихч одоо тэгээд бээсэн бодож яваарай. Хүний нутагт олон жилж болцоо одоо бараг тэгээд сурчаа илгүүдээ бараг.
Давхар ажил бити хийгэрээ. Уг нь хаашаа Монгол руу нэг орж ирэх сайхан байна л гэж бодоод байна. Тэгээд би бас нэг очихсан натай л байгаа. Бие сайн бодорой л гэж хэлмээр. Тэгээ эрүүлийн хадж байгаа сайн сайхныг хүсье. Охиныхоо төрсөн өдөр мэдлэгээ твшээ хүргье. За дүүдээ төрсөн өдрийн минь төргий. Өнөөдөр ингээд төрсөн өдрөнд дохиож байгаа хайртай эгчтэй ингээд төрсөн өдрийн минь төргийа. Төрсөн өдрийн минь төргий даа тэгээд дүүдээ. Өчтөө хайртай юм хайргүй юм. Ихтэй хайртай байхаас яах вэ? Одоо тэгээд та үрцэн үнийг тайлбарлахаас яах вэ? За хайртай шүү дүүдээ. Хайртай шүү дүүдээ. Бодохгүй эрхийг бодоорой. Игчин санаж шүү. хайртай шүү. За тэгээ төрсөн өдрийн минь төргий охин доо. Охинтой хайртай шүү ээж нь. Төсөө өдрийн минь төргий ээж таартай шүү. Өнөөдөр бидний баярын өдөр. Үнэнч нөхриймээ мэндэлсэн өдөр. Өнөр жаргалтай өргөө гэрчээ. Үеийн олон нөхчин цуглаардаа. За ингээ хүүхэн бэлдсэн бяцхан бичлэг таалагдсан гэдэг сэтгэлтэй байна ээж. Ингээд ээжтэй ингээд төрсөн өдрийн минь төргий. Хайртай шүү.